За ахаа сайн байцгаана уу. Тэгээд одоогийн зүйл маань болохоор хамгийн сүүлийн ихтгэл нь бол тарах юм байна. Тэгээд энэ болохоор special analysis буюу орон зай статистикийн талаар ерөнхийдөө ярилцах байгаа. Тэгээд орон зай статистик Монгол улсын ерөнхий боловсролын сургууль болоо тэдгэрийн одоо багш сурагчдын тоон дээр ерөнхийдөө ямар хөө холбоо хамаарал байгаа вэ гэдэг тал дээр анализ хийсэн байгаа. Тэрний талаар одоо ярилцъя. За тэгэхээр ерөнхийдөө ингээд ямар хөө агуулгатай бай, тэгээд дата нь ямар байсан бэ гэдгээс ахуулаад дүгнэлт хүртэлгээд юм 8 зүйлээс бүрдэж байгаа, хэсгээс бүрдэнэ. За тэгээд хамгийн ихний болохоор агуулга нь юу вэ гэхээр Монгол улс маань нийт сая 560 мянган орчим км квадрат газар нутгтай. Тэгээд 3 яг одоогийн байдлаар бол 358 сая хүн амтай. Тэгэхдээ энэ 3.4 гэж бичсэн нь болохоор яг статистик үндэсний хорон дээр болохоор яг ингээд дэлгэрэнгүй гаргасан нь болохоор 2024 оны мэдээлэлсэн тийм болохоор энэ дэр 3.4-оор нь аваад явцсан байгаа. Тэгээд Улаанбаатар хотод 46% хүн ам амьдарч байгаа. Энэ нь болохоор 1990 онтой харьцуулах юм бол 26%-аас 46% болж өссөн байгаа. Тэгээд 2026 одоогийн байдлаар болохоор Монгол улсны 900 ерөнхий боловсролын сургууль байгаа. Тэгээд 820 орчим сурагчтай, тэгээд 39 мянган орчим ерөнхийдөө багш нартай гэж үзэж байгаа. Тэнгүүд Монгол улсын дундаж одоо нэг багшд ноогдох сурагчдын тоон болохоор 21 буюу нэг багшид 21 одоо сурагч ноогдож байна гэсэн үг. За тэгээд энд байгаа ингээд 3 зүйл нь ерөнхийдөө яг юуг шалгаж байгаа вэ гэдэг энэ дэр харуулж байгаа. Тэгээд нэг нь болохоор цэгэн одоо анализ, нөгөөх нь болохоор тэр цэг нь болохоор маркет буюу илүү мэдээлэлтэй болоод тэрний анализ, тэнгуүтээ дараа нь Улаанбаатар хотын одоо гол 7 дүүргийн хувьд ингээд ямар хөө одоо сургуулиудын хувьд холбоо хамаарал байна вэ гэдгийг энэ дэр харуулж байгаа. За тэгээд мэдээлэл нь датагаа яаж авсан бэ гэхээр 863 сургуулийн яг локейшнтэй датаг бол UNICEF-ийн нэг хөтөлбөрөөс олж авсан. Тэгээд тэрнээс болохоор 900 нь болохоор боловсролын яамнаас авсан. Тэгээд энэ хоёроо хооронд нь нийлүүлэхэд 850 сургууль нь хоорондоо таарж байсан. Тэгээд тэрнээс 291 нь Улаанбаатар хотын сургуулиуд бол таарсан. За тэгээд энэ болохоор газрын зураг дээр 863 сургуулига ингээд газрын зураг дээр 863 сургуулига ингээд тархацсан байдал нь одоо болохоор энэ дээр харагдж байгаа. Тэгээд энэ дээр болохоор тодорхойлт нь явж байна. Тэнгүүтээ энэ W гэдэг нь юу вэ гэхээр S-ийн дэд олонлог бөгөөд бидний одоо observation window буюу ажиглалтын цонх гэж байгаа. Тэгээд S нь болохоор юу вэ гэхээр R2-ын дэд олонлог. Тэгээд S дээр ерөнхийдөө бидний ажиллах одоо окторгуу маань гэж явж байгаа гэсэн үг. Тэгээд энэхүү одоо 863 сургууль маань болохоор одоо том X-ийг төлөөлж байгаа. Тэгээд X нь X1, X2 гэсээр X 863 хүртэл болоод энэ нь болохоор энэ point pattern буюу point цэгэн процесс гэдгийг төлөөлж байгаа гэсэн үг. Тэгээд цэгэн процесс маань болохоор ямар байж болох вэ гэхээр stationary буюу одоо stationary буюу одоо юу гэж хэлэх вэ? Параллел зүйлтийн хувьд энэ вариант байна. Тэгээд isotrope гэдэг нь болохоор юу вэ гэхээр эргүүлэлтийн хувьд болохоор энэ вариант байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ цэг дээр болохоор ямар нэгэн мэдээлэл ороод ирэх юм бол энийг маркет гэж үзээд тэмүүтээ одоо гадны мэдээлэл ороод ирэн жишээ нь одоо 70-аас тэдэн метр өндөр шүү юм уу тиймэрхүү мэдээлэл ороод ирэх юм бол тэрийг coverage гэж нэрлэж байгаа. Тэгээд доор нь болохоор lambda-гаар болохоор тухайн сургуулийнх нь одоо intensity буюу хэрэг хэмжээний нэгтэршилтэй байгаа вэ гэдгийг тодорхойлж байгаа. Тэгээд энэ дээр тэр ламда гэдэг дээр малгайтай тэгээд 863 хувь ингээд Монгол Улсын газар нутагт хуваацсан байгаа нь болохоор 1 км квадратд юу хичнээн сургууль байх уу гэдгийг олоод нэгтэрчлээ нэрхэдээ олоод үзэж байгаа. Тэр нь болохоор нийлээд 552-ыг үржих нь 10 хасах 4 буюу нөгөө талаар болохоор 1813 км квадрат талбайд нэг сургууль ногж байгаа гэж үзэж байгаа. Энэ нь болохоор CAS-ээр буюу тэр complete special randomness буюу яг үнэхээр одоо random буюу одоо ингээд бибинээс үл хамаарсан байх юм бол иймэрхүү байна гэдгийг хэлж байгаа. Гэтэл энийгээ болохоор ингээд яг үнэхээр бибинээс үл хамаарсан буюу random байгаа юу үгүй юу гэдгийг эндээс харах тэрийг нь болохоор ингээд яг тийм байгаа юу үгүй байгаа гэдгийг энэ ингээд одоо шалгаад тестлээ үзэж байгаа гэсэн. Эхнийх нь болохоор квадрат тест гэж байгаа. Энэ квадрат тест нь яадаг вэ гэхээр газар нутгаа ингээд
квадратууд хуваачна. Тэнгүүд тэр квадратууд нийт хэдний сургууль байгаа гэдгийг тоолчна. Тэнгүүд Улаанбаатар хотыг агуулсан нь болохоор 365 буюу хамгийн их даа. Тэнгүүд өөр хэсгийг харах юм бол 2 сургуультай хэсэг байгаа. Тэгвэл эндээс ерөнхийдөө юу гэж хэлж чадах вэ гэхээр энд ямар нэгэн байдлаар бимээс үл хамаарсан зүйл байхгүй, нэг газараа төвлөрсөн ч өмнө нэг газар ингэж түлхэлсэн байгаа байдалтай гэдэг энд сар боломжтой. Тэгвэл хажуу талд нь юу байгаа вэ гэхээр тэр kernel density буюу одоо kernel-ийн нэгтршлийн ингээ газрын зураг дээр нь харуулж өгсөн байгаа. Эндээс харах юм бол бас Улаанбаатартай төвлөрсөн. Тэнгүүд хойшоо Эрдэнэт дархан хавьяар бас ингээ төвлөрөлттэй байгаа гэдгийг энэ зурагнаас харах боломжтой байгаа гэсэн. Тэгээд доор байгаа тодорхойлт юу илэрхийлж байгаа вэ гэхээр тэр нэгтршлийн функц нь болохоор өмнөх юм дээр болохоор зөвхөн ламда гэж аваад ингээд авч исэн бол арт тал дээр болохоор хэрвээ стационар биш байх юм бол ингэж бодох буюу одоо яг манай одоо сургуулиудын тархалтан дээр стационар биш буюу одоо яг энэхүү тодорхойлолт дээр ингэж нэгтчлээ бодох байгаамаа. За тэгээд арт талд нь болохоор одоо өмнө нь болохоор юуг харуулсан бэ гэхээр зөвхөн нэг сургуулийн хувьд буюу нэг цэгийн хувьд нэгтчлийг харуулсан бол одоо ингээ хоёр цэгийн хувьд нэгтэрчл нь ямар байх вэ гэдэг ингээд тодорхойлолт нь өгч байгаа. Тэгээд доор нь болохоор replay k функц гэж байгаа. Энэ болохоор дараагийн одоо хуудсан дээр байгаа зүйлээр ашиглагдах функцийн тодорхойлолт ингээд явж байгаа. Тэнгүүтээ тэр complete spatial randomness буюу CAS термин болохоор homogeneous Poisson process буюу одоо нэгэн төрлийн Poisson process гэдэг энэ хоёр маань бие биентэйг ингэж шууд адилхан ерөнхийдөө нэг нь нөгөөгөө тодорхойлдог ийм хоёр ойлголт байгаа гэсэн. За тэгээд энэ L функц маань юуг илэрхийлэх вэ гэхээр саяны өмнөх хуудсан дээр байсанчлан тэр K функцтэй холбоотой. Тэнгүүтээ энэ L функц нь юуг харуулж байгаа вэ гэхээр энэ доор нь байгаа улаан тасралтай зураас болон тэр харж байгаа бол тийм саарал дээр доор нь байгаа энэ юу байгаа. Энэ болохоор тэр саарал яг улаан шугамныхаа дээр доор ороод байгаа шалтгаан болохоор дээд доо цагийг нь оруулаад байгаа гэсэн. Тэнгүүд энэ улаан зураас нь яг юуг илэрхийлээд байна вэ гэхээр хэрвээ одоо тэр 863 сургууль маань ямар нэгэн байдлаар бие биенээс үл хамаарсан байдалтай тархсан байсан бол одоо энэхүү графикийн дагуу ийм тархалтай байх байсан боловч яг манай одоо байгаа дата мэдээллийн хувьд болохоор энэ хар зурасын дагуу ийм тархалтай байгаа гэдгийг харангуут энэ маань ингээд нэгэн төрлийн Poisson процесс биш ээ гэдгийг энэгээр ингээд няцааж байгаа гэдгийг энэгээр харуулж байгаа гэсэн үг. Тэнгүүдээ арт талаас нь болохоор энэ дээр F, G, J, K гэдэг функцүүд оруулж ирж байгаа нь юу вэ гэхээр саяны өмнөх L функцийг дэмжиж өгдөг буюу L функцээр бид нэр бишээ гэд харуулсан боловч ардаас нь заавал энэ F, G, K гэдэг энэ дөрвөн функцийг оруулж ирээд яг одоо бүрэн гүйцэд биш гэдэг энэ баталгааны нэгээр явж байгаа. Тэнгүүд ингээд F, G, J, K гэдэг нь одоо ингээд хамтдаа өөр ингэсэн ингээд тодорхойлтууд нь арт талдаа яг юуг яаж илэрхийлж байгаа гэдэг энэ дээр ингээд ороод ирсэн байгаа гэсэн. Тэгээд J нь болохоор FG-тэйгээ шууд холбоотой. Тэгээд K нь болохоор өмнө тодорхойлогдсноор ингээд байгаа гэсэн. За тэнгүүд нэгэн төрлийн Poisson процесс биш байлаа гэдээ үзсэнгөө дараагийнх нь төрөл нь юу вэ гэхээр энэ homogeneous Poisson процесс буюу одоо нэгэн төрлийн бус Poisson процесс мөн үү биш үү гэдэг рүү шилжинэ гэсэн. Тэнгүүд яг тэрэн дээр ахаад энэ L функцийнхаа энэ одоо тестийг хийгээд үзчих юм бол бас мөн адилхан одоо өмнөх L функцтэй адилхан ингээд яг нэгэн төрлийн бус Poisson процесстойгоо харьцуулах юм бол нэг бол дээр нь гараад нэг бол доор нь гараад энэ зайныхаа хувьд ингээд дээр доор нь гараад байгааг харах боломжтой. Тэнгүүт эндээсээ ахиад бид нар юу хэлж чадах вэ гэхээр нэгэн төрлийн бус Poisson процесс бас тохирохгүй байна гэдэг энэ дээр хэлэх боломжтой гэсэн. За тэнгүүт энэ загвараа яаж сонгодог вэ гингүүт эхлээд хамж нэгэн төрлийн Poisson процесс буюу тэр complete spatial randomness буюу бие биенээс үл хамаарч ийнү үгүй юу гэдэг ихлээр шалгах чинь. Тэрнийхээ дараа болохоор нэгэн төрлийн бус Poisson процессыг шалгах чинь. Тэнгүүд тэрнийхээ дараа юу болж ирэх вэ гэхээр хэрвээ нэгэн төрлийн бус Poisson процессыг биш байх юм бол Gibbs процессус Gibbs-ийн процессууд руу шилжинэ. Тэнгүүд Gibbs-ийн процессоос ерөнхийдөө дийлэнх ашиглагдаг 3 төрлийн загвар нь болохоор Strauss-ийн процесс, тэнгүүдийн Geier-ийн процесс, тэнгүүдийн area interaction буюу одоо талбайтай холбоотой процесс байгаа гэсэн. Тэгээд Strauss-Geier хоёр маань хоорондоо ерөнхийдөө нэлийн төсөд. Гэхдээ Geier нь юугаараа ялгаатай вэ гэхээр Strauss-ийн хувьд болохоор тухайн зүйл дээр ямар нэгэн байдлаар дээд хязгаар заадаг бол Geier-ийн хувьд болохоор дээд хязгаарын заагаад өгчдөг гэсэн үг. Тэгээд энэ дөр болохоор Geier-ийг авч үзсэн байгаа. Ягаад гэвэл яг дараагийн хуудсан дээр Geier-ийн энэ процесс буюу Geier-ийн загвар нь хамгийн их таарж исэн загвар. Тэгээд Geier-ийн загвар дээр түрүүний хэлсэнчлээ яг
дээдлийн одоо хязгаарын загаад өгчдөг гэсэн. Тэгвэл харах юм бол яг энэ TSXIX тэнцүү минимум гэмүүдээ STXIX гээ оруулаад ирсэн байгаа. Тэнгүүд энэ S гэдэг нь юу вэ гэвэл тэр saturated буюу тэрийг дээдлийн одоо дээд хязгаарыг нь оруулж өгöd байгаа гэсэн. Хэрвээ тэр S-с хэтрээд ороод ирсэн тооны сургууль тухайн R радиус байх юм бол тэрийг шууд S-ээр нь хязгаарлаад S-дээр нь зогсоож өгнө гэсэн үг. За тэгээд тухайн өмнө дурдсан 3 загварыгаа болохоор ингээд би бинтээ ингээ харьцуулаад үзсэн байгаа. Тэнгүүд энэ дээр болохоор яаж үзсэн бэ гэхээр радиусуудын хувьд болохоор 2, 5, 8, 10, 15 гэсэн юм 5 шиг радиусыг авч үзээд тэнгүүдээ ингээ би бинтээ харьцуулаад үзсэн байгаа. Тэнгүүд энэ дээр болохоор гэрийн модель нь болохоор хамгийн сайн тарж исэн буюу одоо яг нөгөө хамгийн одоо Poisson процесстэй харьцуулах юм бол одоо сайжрлал нь 9726 буюу бусдаагаар харьцуулах юм бол хамгийн сайн болоод тэгээд гэрийн модель ингээд тарж байгаа гэдэг эндээс харах боломжтой. Тэгээд графикаас харах юм бол нөгөө улаан одоо тасралтай зураасынхаа яг ерөнхийдөө тэрнтэйг нэлээд ойролцсон. Тэнгуүтэ тэр саарл буюу дээд доод загийнхаа яг дотор нь байгаа гэдгийг харах боломжтой. Тийм болохоор энэ одоо загвар маань таарж байгаа гэдгийг одоо зөвшөөрч болно гэсэн үг. Гэхдээ энийг юун дээр хийсэн бэ гэхээр зөвхөн Улаанбаатар хот хийсэн байгаа. Ягаад гэвэл Монгол улс даяар хийхээр Монгол улс өмнө харсанчлан нөгөө хитрхи нэг газраа шигүү зарим газар болохоор үнэхээр сэрэг байсан болохоор Улаанбаатар хот дээр загварыг тааруулж үзсэн байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор маркет буюу нөгөө цэгэн процесс дээр ахиад нэг мэдээлэл нэмээд өгч байгаа. Тэр нь юу гэсэн бэ гэхээр STR буюу student teacher ratio гэдэг нэг багшд оногдох сурагчдын тоог энэ дээр нэмээд өгч байгаа. Тэнгүүд хамгийн ихний тэр цэнхэртэй зураг нь юу хэлээд байгаа гэхээр нэг аймагт оногдох сургуулийн тоогоор нь ингээд одоо бодоод өгсөн байгаа гэсэн үг. Тэнгүүд бидний мэдж байгаачлаа Улаанбаатарт хамгийн тод байгаа. Тэнгүүдээ одоо баруун дөрөвт баруун аймагуд гэх юм бол Баян үл гэж юм уу. Тэнгүүд зүүн аймгийн хувьд харах юм бол дийлэн хэрэг жоохон бүдэг цэнхэр харах боломжтой. За тэгвэл баруун гарт болохоор улаан шараар юу харуулж байгаа вэ гэхээр тэр нэг багшд оногдох сурагчдын тоог аймаг нь гаргаад өгч байгаа. Тэгвэл энэ дээр баруун энэ дээр болохоор эсрэгээр бол баруун аймаг нь болохоор илүү улаасаад зүүн аймаг нь илүү улаасаад баруун аймаг нь болохоор илүү тийм шарлах одоо цагаараа хандлагатай байгааг харах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ дараа болохоор юг харуулж байна вэ гэхээр хамгийн ихний зураг болохоор улс орон даяар болоо Улаанбаатар хотын хүрээнд нэг багшд оногдох сурагчдын тоо ямархуу хэмжээний тархалтай байгаа вэ гэдгийг харуулж байгаа. Тэнгүүд тэн дээр болохоор цэнхэр нь улс одоо Монгол улсын хэмжээнд тэгээ Улаанбаатар нь болохоор Улаанбаатарын хотын хэмжээнд байгаа. Тэр нэг анзаарах зүйл нь болохоор Улаанбаатар тийм хоёр оройтой байгаа бол Монгол улс даяар болохоор яг зөвхөн нэг л одоо газараа хамгийн их мод нь хамгийн их байгааг харах боломжтой. Тэнгүүд баруун гартлыг харах юм бол аймагийнх нь хувьд нэг багшд оногдох сурагчдын тоог нь ингээд бокс плотыг гаргаад ирсэн байгаа гэсэн үг. Тэнгүүдээ одоо Говьсөнбөр аймаг болохоор дунджаар хамгийн их одоо хамгийн их багш сурагчтай харьцаатай бол тэгээд Говьсөнбөр, Орхон, Сүхбаатар гэж явсаар бод хамгийн сүүлд Баян үлгийн Говь алтай гэдэг дуусчааг энэ графикаас харах боломжтой. За дараа нь болохоор heat map ороод ирж байгаа. Тэгээд heat map-ээр юг харуулж ирсэн бэ гэхээр хамгийн ихнийг нь болохоор student teacher ratio буюу тэр нэг багшд оногдох сурагчдын хэмжээг одоо нөгөө ингээд бүх аймагуудыг ингээд заавал нөгөө аймгийнх нь одоо хэлээр нь хуваах биш ингээд нэгтгэр Монгол улс даяар ямархуу хэмжээтэй харагдана вэ гэдгийг харж байгаа. Тэнгүүдээ баруун гаралт нь болохоор юу харуулж байна вэ гэхээр student density буюу сурагчдын одоо нэгтэршил хэрэг байна вэ гэдгийг харж болно. Тэнгүүд эндээс харах юм бол Улаанбаатар хот ямархуу их төвлөрөлтөй байгаа харах боломжтой. Тэгээ урагшаага жишээ нь Хам богд өмнө говийг харах боломжтой. Хойшоогоо хөвсгөлч юм уу те иймэрхүү байгуудаа харах боломжтой гэсэн үг. За тэгээ дараах нь болохоор энэ global local moraine одоо I гэдэг энэ одоо шалгуур хэмжигдэхүүн зүйл байгаа. Энэ нь болохоор юу хэмждэг вэ гэхээр одоо улс даяар ямархуу хэмжээний автокорреляц байгаа вэ? Тэнгүүдээ улс даяар ямар байгааг эхэлж үзчихэд дараа нь болохоор аймагуудын хувьд хоорондоо ямархуу тийм корреляцийн хэмжээ байгаа вэ гэдгийг авч үздэг. Тэгээд энэ Queen Contiguity гэдэг энэ хажуудланд Монгол улсын ингээ газрын зураг дээр ингээ холбоод тавьсан болохоор нэг аймаг ямархуу хэмжээний одоо хөрштэй байгаа вэ гэдгийг ингээ харуулах зорилгыг харуулсан байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор тэр global moraine буюу Монгол улс даяар ингээ бүгдийг нь аваад үзчихээр
not significant буюу ач холбогдол багтаа гараад ирж байгаа. P value нь болохоор 0.98 гараад ирж байгаа. Тэнгүүт ягаад вэ гэхээр нөгөө хамгийн ихэнд харуулсанчлан нөгөө нэг газар их багшралсан, нөгөө газар одоо аюу их сэрэг байгаа нь ерөөхдөө энэний одоо үндсэн зүйл болоод ирж байгаа. Тэнгүүтээ local тэр Moran буюу одоо Lisa гэдэг энэ зүйл нь болохоор нэг 3 шиг аймыг болохоор ингээд тодруулаа гараад ирж байгаа гэсэн үг. Энэ 3 аймгийн нэг ямар учиртай 3 аймаг вэ гэхээр Хинти ховд увс гэсэн 3 аймаг байгаа. За тэгэхээр Хинти буюу улаан аймгийг харах юм бол хай гэдээ оруулаад ирсэн байгаа. Энэ ягаад хай болсон бэ гэхээр Хинтиг тойрсон аймагуудх нь одоо student teacher ratio буюу сурагч багш сурагчдын харьцаа нь болохоор их байсан. Тэнгүүд Хинти өөрөө бас адилхан их байсан. Тэнгүүд ховдыг харах юм бол high low буюу ховд өөрөө их хэмжээний багш сурагчтай харьцаатай байсан. Гэтэл тойроод одоо баян үлгий говь алтай одоо хинт завхан тэгээд увс ч юм уу тэднийг харах юм бол ховдтой харьцуулахад илүү бага байсан. Гэхдээ увсыг харин увс бол ямар байсан бэ гэхээр лоо буюу баг гараад ирж байгаа. Тэнгүүд яг эсрэгээрээ ховдын эсрэг хажуу талд нь одоо тойроод байгаа хөрш аймагуудын хувьд ховдол зөвхөн их байсан. Бусд нь болохоор бүгдээ баг одоо багш сурагчтай харьцаатай байсан. Тийм болохоор эндээс харах юм бол ингээд энэ 3 ингээд одоо илүү их тийм ач холбогдолтой юм 3 одоо хажуухаа аймагаас бас ач холбогдолтой байж болох юм а гэдэг зүйлийг эндээс хэлэх гэж байгаа. За тэгээд дараа нь болохоор ингээд Монгол улсаас Улаанбаатар хот руугаа төвлөрч ирж байна. Тэгээд Улаанбаатар хотод төвлөрөхдөө болохоор 9 дүүрэг байгаа. Энэ 9 дүүргээс болохоор яг 7 дүүргийг авчирчээд Баханга Багнуурын төр орхицсон. Ягаад гэвэл тэр хоёр нийлээд 6 илүү 8 сургууль байсан. Тэгээд газар нутгийн хувьд жоохон алслагдмал байгаа. За тэгээд энэ 7 дүүргийнхээ хувьд авч үзэнгүүт одоо нийт хичнээн сургуультай байгаа вэ гэдэг энэ дээр байгаа. Тэгээд сурагчдын тоо байна. Тэгээд дунджаар одоо багш сурагчтайг харьцаа нь байна. Тэнгүүтээ арт талд нь болохоор enrollment rate буюу одоо хичнээн хүүхэд төр сургуульд хамрагдаж байгаа вэ гэдэг нь тэнгүүтээ 10,000 одоо хүнд тутамд оршин суугч тутамд хичнээн сургууль байгуудыг харах боломжтой. Тэнгүүд эндээс хоёрыг л онцлог гэвэл юу вэ гэхээр Сонгой архын дүүрэг Сүхбаатар дүүрэг энэ болохоор эсрэг тэсрэг хоёр дүүрэг болчиход байгаа. Тэнгүүд Сонгой архын дүүрэг харах юм бол нийт 73.7% нь л одоо сургуульд хамрагдсан байгаа гэж үзээд байгаа. Гэтэл Сүхбаатар дүүрэг харах юм бол нийт 155% нь ингээд хамрагдсан буюу одоо бус дүүргээс одоо сурагч нар Сүхбаатар дүүрэгт суралцаад байгаа гэдэг эндээс харах боломжтой. Буюу одоо Сүхбаатар дүүрэг нэг өсөнд импортын бараа авч байгаа гэдэгтэй ерөөхдөө төсөөтэй адилхан болох боломжтой. Тэгээд Сүхбаатар дүүрэгт бас 343 сургууль 10,000 хүнд ногдож хахад Сонгой архын дүүрэгт 0.95 буюу ийм харьцангуй үзүүлэлт байгаа. За тэгээд энэ бол ингээд болчихж байгаа. За тэгээд энэ дээр ахаа нэг нэмж хэлэх зүйл нь юу байсан бэ гэхээр нэрийн сэтгүүр ангийн сурагчдын хувьд Монгол улс орон даяар болохоор сургуульд хамрагдсан сурагчдын тоон болохоор 96.7 шлүү тиймэрхүү 96-аас дээш хувийн үзүүлэлтээс тийм болохоор Сонгой архын дүүргийн үлдсэн 26.3% сурагч нар яг сурдаггүй биш ингээд өөр одоо дүүргийн сургууль руу явж сурдаг гэдэг бас саяныхаар илэрхийлэх боломжтой. Тэгээ арт талд нь болохоор юу вэ гэхээр одоо дүүрэг болгоны сургуулиудын тархалтыг нь box plot шин Weilen plot гэдгээр харуулж байгаа. Тэгээд энэ нь болохоор юуг box plot-оос ямар давуу талтай вэ гэхээр нөгөө тархалтыг нь дээр нэмээд оруулаад ирж байгаа гэсэн. За тэгээд энэ дээр харах юм бол Сонгой архын дүүрэг нь болохоор хамгийн их одоо дундч нь хамгийн их буюу 26.4-тэй тэнгуүтээ 75 болон 25 дахь кварталын зөрүүн болохоор 641 байхыг харах боломжтой. Тэнгуүтээ хаан болон Баян зүрх нь хамгийн их одоо илүү тийм урт болж тархсан гэдгийг харах боломжтой гэдэг эндээс бол харах боломжтой. За тэнгуүтээ дараах нь болохоор сургуулиудын тархалт яг Улаанбаатар хотын 7 дүүрэг дээр ямар байгааг харуулъя гэсэн юм хоёр график газрын зур дээр гаргаад ирсэн байгаа. Тэгээд энэ хоёр график нь болохоор юу вэ гэхээр эхнийх нь болохоор сургуулиудынх нь тэр багш сурагчдынх нь одоо ямар хөө хэмжээний харьцаатай байгаагаас нь хамаарат өнгөөр ялгаад тэнгуүтээ ингээд Улаанбаатар хотын газрын зур дээр оруулаад ирсэн. Тэгвэл харах юм бол ерөнхийдөө энэ тэр Баянгол Чингэлтэй Сүхбаатар гэдэг дүүрэг рүү төвлөрсөн буюу хотын төврөөгөө нийлэх төвлөрсөн байгаа. Тэнгүүд Сонгой архын одоо Баян зүрх дүүрэг ч юм уу хаан уулыг нь алслагдмал одоо газрууд руу сургууль байхгүй гэдэг эндээс анзаарах боломжтой. Тэгээд хажуу талд нь болохоор тэр харлаад байгаа юу вэ гэнгүүт
хоёр сургуулийн хоорондох зай ямар хуу хэмжээнд байгаа вэ гэдгийг харах боломжтой гэсэн үг. Тэнгүүд эндээс харах юм бол илүү хар болох тусмаа илүү ойрхон байна гэдгийг харна. Тэнгүүд яг яалчгүй яг сайн өмнө хэлсэнчлээ хотын төв рүүгээ илүү их одоо төвлөрсөн байгаа гэдгийг эндээс харах боломжтой. За тэгээд дараагийнх нь болохоор хамгийн их одоо багш сурагчтай харьцаа нэх сургуулиуд ингээд ороод ирсэн байгаа. Тэнгүүд энд болохоор 10 сургуулийг аваад үзсэн. Энэ 10 сургуулиас болохоор хамгийн ихний хоёр нь болохоор хувийн сургууль тэнгүүд үйлдэлт нь улсын сургууль 115 130 гэсээр гоод явж байна. Тэгээд нэг ёсондоо бүгдээрээ 31-ээс дээш хэмжээний багш сурагчтай харьцаатай байгааг эндээс харж болно. За тэнгүүд дараа нь болохоор сайн ингээд хувийн сургууль болон улсын сургуультай хамт аваад явж ирсэн бол одоо ингээд яг хувийн сургууль улсын сургууль гэр нь ялгаж үзье. Тэнгүүд энэ болохоор одоо хувийн сургуулиас эхэлж байна. Тэгээ хувийн сургуулийн хувьд болохоор ямар хуу хэмжээний ингээд тархалттай бас нөгөө сурагчтайгаа нь одоо суралцж байгаа тоо хэдэн хувийн сургууль тухайн дөрвөн хэдэн хувийн сургуулийг эзэлж байгаа. Тэнгүүтээ иймэрхүү мэдээллийг энэ хүсгтээр илэрхийлсэн байгаа. Тэнгүүд энэ дээр болохоор тэр доор нь улаанаар юуг харуулдаг байгаа вэ гэхээр хувийн сургууль байлаа гэх тэр хувийн сургууль маань дандаа заавал нөгөө сурагч багш нарын харьцаа нь болохоор баг байх албагүй. Тэнгүүд энэ дээр болохоор American School-ийг ярих юм бол 4724. Тэнгүүд Мон Альчиус гээд сургууль байна, Эрдэнэ төгс байна, Эрдмийн жигүүр гээд энэ дөрвөн сургууль болохоор 25-аас их байгааг харуулах гэсэн дөрвөн сургууль байна. Тэгээ ард талд нь болохоор хувийн сургууль болон улсын сургуулиудын ингээд тэр дүүргээр нь тэнгүүтээ багш сурагчийн харьцаа нь ямар байгаа вэ гэдэг энэ дэрийг харуулж байгаа. Чинь сонгон хайрхан дүүрэгт 1467, 2487 ч юм уу ерөнхийдөө ингээд яг илт одоо тийм ялгаа байгаа гэдэг эндээс харах боломжтой. Тэгээд дунджаар юу вэ гэхээр улсын сургууль 25.8, тэгвэл хувийн сургууль 1463 буюу нийлээд энэ хоёрын зөрүү болохоор хэд вэ нөхөр 11.2 орчим байгаа гэдгийг эндээс харах бас боломжтой. Тэнгүүд ард талд нь одоо юуг оруулж ирж байгаа вэ гэхээр улсын сургууль байлаа. Тэр улсын сургууль бас заавал одоо их хэмжээний одоо ачаалттай тэгээд тийм одоо хувийн сургуультай харьцуулахад их байх албагүй гэдгийг одоо энэ дээр харуулахыг зорьсон. Тэнгүүд энэ дээр болохоор 28 сургууль одоо 28 улсын сургууль байна. Багш сурагчтай харилцаа нь 20-с бага байгаа. Тэгээ энэс болохоор тэр 28 сургуульд одоо нийт хувийн улсын сургууль сурж байгаа хүүхдүүд нь 4.7% тухайн 28 сургууль сурдаг. Тэнгүүтээ энэхүү одоо сургууль юм байна. Энэхүү 28 сургуулийн дундаж багш сурагчтай харилцаа нь 1319. Тэнгүүд энэ дээр болохоор нэг харах зүйлстэй зүйл нь болохоор сонгон хайрхан дүүрэгт ийм сургууль байх уу анзаарах боломжтой. Тэгээ хамгийн их нь болохоор Баян зүрх тэгээ Сүхбаатар дүүрэгт ингээд байгаа гэдгийг эндээс харах боломжтой гэсэн үг. Тэгээд ард талд нь болохоор яг юуг оруулж ирсэн бэ гэхээр тухайн сургуулиудыг ингээд нэг нэгээр нь өөрсдөө нэрээр нь оруулж ирсэн байгаа. Тэгээд эндээс одоо жишээ нь зүгээр яагаад энд эдгээр сургуулиуд ингээд бос сургуультай харьцуулахад одоо бага хэмжээний ачаалттай ч юм уу эсвэл нэг багшд оногдох сурагчдын хэмжээнд бага байгаа вэ гэхээр зарим нь болохоор Монгол Оросын сургууль ч юм уу аль эсвэл Монгол одоо их сургуулиудтай хамтарсан сургууль ч юм уу их сургуулийн дэргэдэх одоо бага сургууль ахлах сургууль эсвэл тусгай хэрэгцээ хүүхдүүдийн сургууль ч юм уу иймэрхүү байдлаар сургуулиуд байгаа гэдгийг эндээс анзаарч харсан. За тэгээд дараа нь юу хийсэн бэ гэхээр Марк Корлиац буюу Улаанбаатар хотын одоо сургуулиудад ямар нэгэн байдлаар зайнаас хамаарат тэр багш сурагчдын харьцаа нь ингээд корреляц байна уугүй юу гэдэг энэгээр харагдаж байгаа. Тэнгүүд энэ болохоор яаж тухайн корреляцийн функц ингээд бодогддог вэ гэдэг нь тодорхойлт энэ дэр байна. Тэнгүүдээ ард талд нь болохоор тухайн корреляцаа хийгээд график нь гаргаад ирэхээр юу гарч ирэх вэ гэхээр энэ хар нь болохоор яг манай байгаа датан дээр үндэслэж гарч ирж байгаа график. Тэнгүүтээ тэр саарл нь болохоор яг нөгөө дээд доод хязгаар нь тэнгүүтээ тэр улаан тасархай зураас болохоор ямар нэгэн байдлаар тийм корреляц байхгүй гэдгийг бол энэ дээр харуулах тийм одоо улаан зураас байгаа. Гэтэл одоо тгээс 6 км буюу 6 км дотор хувьд болохоор К1-ээс бага байгаа буюу одоо нэг осондоо тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэр 6 км дотор байгаа сургуулиудын хувьд нэг сургууль нь их багш сурагчтай харилцаатай юм бол нөгөө сургууль нь бага байна гэдгийг илэрхийлээд тэнгууд нэгээс их болох юм бол юу болох вэ гэхээр хоорондоо одоо ижил төстэй байх боломжтой. Нэг нь бага байх юм бол одоо тэр тухайн зайд байгаа нөгөө сургууль нь болохоор адилхан бага эсвэл их байх юм бол их байна гэдгийг эндээс харуулах гэж энэ одоо утгыг илэрхийлж байгаа. Тэнгууд одоо 6 км-ээс бага байна гэдэг нь юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр хувийн сургууль бол улсын сургуулиудын одоо ингэж холилдсон байдлыг харуулах
одоо харж болно. Тэнгууд 6 км-ээс их байгаад байна гэдэг чи юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө одоо өмнөх сургуулиуд хэрхэн улсын сургуулиуд ингэж нөгөө дүүрэг хороо орооноос хамаарч ингэж одоо төлөлтөй баригдсан бай гэдгээс ч юм уу тиймэрхүү зүйлээс холбоо хамааралтай байх үндсэлтэй гэдэг ингэж оруулаад ирсэн байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь юг харуулж байгаа вэ гэхээр сая өмнөх нь болохоор улсын сургууль, хувийн сургууль болохоор бүгдээрээ нийлээд байсан бол одоо энэ дэр зөвхөн хувийн сургууль, улсын сургуулиар ингээ хооронд нь ялгдсан байгаа. Тэгээд баруун гарал дээр болохоор хувийн сургууль байна. Тэр хувийн сургуулиудыг харах юм бол ерөнхийдөө л нэгээс дээш орчин байгаад байгааг харах боломжтой. Эсвэл нэгээс доошлоо орлоо гэхэд ерөнхийдөө бас нэг холдчихгүй буюу ерөнхийдөө л хувийн сургууль зайнаасаа үл хамааран баг одоо ачаалттай тэгээд багш сурагчтай харилцааны ойролцоо байгаа гэдгийг харах боломжтой. Тэнгүүд зүүн гаралд болохоор паблик буюу одоо улсын сургуулиудыг авч үзэх юм бол улсын сургуулиуд нь ойрхон байх юм бол шал одоо эсрэг тесрэг холдоод ирэх юм бол ойролцоо тэг бүр холдоод ирэх юм бол бас эсрэг тесрэг болох боломжтой гэдгийг одоо эндээс харуулах зорилгоор нэг гаргаж ирсэн байгаа гэсэн. За тэгээд нийт дүгнээд юу гэж хэлэх вэ гэхээр одоо яг Улаанбаатар хотын хувьд болохоор Улаанбаатар хот маань нийт газрын нутгийнхаа 0.3%-ийг л эзэлж байгаа. Гэтэл нийт одоо сургуулиудын 34.4% нь Улаанбаатар хот ингээд төвлөрсөн байна. Тэнгүүтээ өмнө харсанчлан хувийн сургууль болон улсын сургуулиудын ялгаа нь багш сурагчтай харьцааны ялгаа нь 11.2 буюу одоо нэг осонд асар их байгаад байгаа. Ягаад гэвэл хувийн сургуулийн 14 орчим байсан. Гэтэл хувийн сургуулиас бараг 2 дахин одоо их хэмжээний багш сурагчдын ялгаа энэ төр гараад байгаа. Тэгээд өөр юу хэлж болох вэ гэхээр сая өмнө харсанчлан тэр зайнаас хамаарсан корреляц болохоор богино зайд болохоор яг тэр хувийн сургууль, улсын сургууль хоорондоо ингэж холилдоод байгаа гэдгийг харах боломжтой. Тэнгүүтээ өөр нэг зүйл нь болохоор увс, ховд, тэгээд хинти гэдэг 3 амийг бас сайн анзаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө юу гэж дүгнэх хэлэх вэ гэхээр яг бидний одоо ингэ бодоод байгаа тэгээд одоо ерөнхийдөө хувийн сургуулаа ингэж одоо баг хүүхдүүдтэй ачаал багтай ч юм уу альсвал улсын сургуулийн хүүхдүүд маш их одоо сурагчтай тэнгуүтэ багшны тоо хүрсдүү гэдэг нь яг санийхаар үнэн зөв гэдгийг харагдаад тэнгуүтэ яг сургуулиуд маань яг хаан төвлөрж байгаа гэдгийг саяхаас бүрэн харах боломжтой. Тэгээд Улаанбаатар хот маань өөрөө жижигхэн ч гэсэн Улаанбаатар хотынхоо яг хотын төвөөс ингээд зайтай захтуу байгаа газар сургуулиудын тоос хүрэлцэхгүй байгаа шүү гэдгийг ерөөхдөө саяхаас бүрэн дүр харах боломжтой гэсэн үг. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.